Сайн байцгаана уу? Автомашины доторыг хэрхэн төлөх талаар видеог танд хүргэж байна. Автомашины доторыг төлөх дараах боломжууд байна. Үүнд e-tax системд нэвтрэхгүйгээр төлөх боломжтой, e-tax системд нэвтэрч төлөх боломжтой, 3 дугаарт Smart Car Remainder төлөх боломжтой, мөн банкуудын салбаруудаар та автомашины улсын дугаар болон регистрийн дугаараар төлөх боломжтой, банкуудын интернет банк дамжуулан төлөх боломжтой. e-tax системд та нэвтрэхгүйгээр төлөхдөө e-tax системийн үндсэн портал хуудсанд байрлах тээврийн хэрэгслээр татвар төлөх хэсэгт улсын дугаарыг оруулж шалгах товчийг дарна. Ингэснээр тухайн автомашин дээр үүссэн төлөгдөөгүй бүхий л нэхэмжлэгүүд харагдах бөгөөд та энэхүү нэхэмжлэгийг хэвлэсэн баримтыг авч очин банкнд төлөх боломжтой. Мөн та эндээс шууд төлөх товчийг дарж гарч ирсэн QR код уншигч аппликейшнээр уншуулан татварыг төлөх боломжтой. Хэрвээ та e-tax системд нэвтэрч чаддаг бол e-tax системд нэвтэрч төлөлт үндсэн цэсний нэхэмжлэх дэд цэсэн дээр дарахад таны төлөх ёстой автын татварууд харагдах бөгөөд мөн түрүүний ажил хэвлэж банкнд төлөх боломжтой, мөн төлөх товчийг дарж QR код генерейт хийж төлөх боломжтой. Мөн картын төлөлтөөр төлөлтийг гүйцэтгэх боломжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа.